Hi guys, хоббол болонгийнхаа цоошинхэн дугаарт тавтай морил. За манайха хэрв та бүхэн маань санаж байгаа бол би 7 сарын өмнө Дэвид хэмээх дуучинтай холбогдолтой хүн амны хэргийн тухай хүргэжсэн шүү дээ, тийм маш дэлгэрэнгүй бичлэгийг хүргэжсэн байгаа. За тэгээд та бүхэндээ амлаж исэн яг тэр үедээ яг энэхүү хэрэг нь яг дөнгөж шинэ гарсан хэрэг учраас одоо янз бүрийн шинэ мэдээлэл гарч ирэх юм бол ингээд та бүхэндээ хүргээд апдейт хийгээд явна гэж байсан. За тэгсэн чинь одоо саяны сүүлийн 2-3-7 хоногт бол энэхүү хэрэг дээр маш их шинэ одоо development-ууд боллоо. Юу вэ гэхлээр албан ёсоор энэхүү Дэвид гэдэг дуучин нь баривчлагдсан байгаа. Яг энэ хэрэгтэй холбогдолтой хүн сэжигтэн гэж одоо баригдаад тэгээд баривчлагдаад одоо шоронд орсон байгаа. За тийм учраас одоо маш их шин мэдээлэлүүд гарч ирсэн байгаа яг энэхүү хэрэг дээр. Тэгэхээр та бүхэндээ заавалчгүй ингээд энэхүү шин мэдээллүүдийг хүргэх ёстой юм байна гэж бодсны үндсэн дээр ингээд та бүхэндээ шин одоо follow up видеог хийж байна. За манайха бараг 3-7 хоногийн өмнөөс эхлүүлээд ахаа. Би бүтэн сан өдөр болгоны орой. Okay? Sunday every Sunday. Нам юу гэдэг гэж бодож байна. Утса do not disturb. Тэ надад битгий одоо сада бол гэдэг дээр нь тавьж байгаад дэлгэцийнхаа өмнө сууж хагаад Euphoria-г үздэг байгаа HBO Max дээр. Euphoria миний хайртай цувралын маш олон хүмүүсийн хайртай цуврал солиорч донтож үздэг энэхүү цувралын шинэхэн бүлэг 3 дугаар сизон нь гараад ирсэн гэдгийг та нар мандаас мэдж байгаа байх. Тэгээ бүтсэн өдөр болгон шинэ ангид тавигддаг. Тэрийг бол байнга үзэж байгаа. За тэгээ юу гэж манайхаа хэрэг та нар мдээгүй байгаа бол Euphoria season 3 HBO Max дээр Монгол хадмал орчуулгатаагаар гарч байгаа юм байна лээ. Тэгэхээр Монголд байгаа үзэгчид маань Univision дээрээ L+ багцыг идэвхжүүлээд зурагтаараа HBO Max-ыг үнэгүй үзэх боломжтой юм байна. L багцаа хэрхэн идэвхжүүлэх вэ гэхээр Unitel application дээрээ гэрээний дугаараа сонгоод ил харагдах HBO Max руу ороод тэгээд эрх идэвхжүүлэх гэдэг дээр дарна. HBO Max дээр аккаунттай бол аккаунтаараа орчих нь хэрэг аккаунт байхгүй тохиолдолд create account дээр дараад аккаунт үүсгэн гэсэн үг. Одоо харин Univision дээрээ app болон тоглоомц руу ороод HBO Max-а search дээр хайгаад татчих нь. Ингээд аккаунтаар нэвтэрч ороод тэгээд л боллоо гэсэн үг. За тэгээд зөвхөн Euphoria-ч гэлтэхгүй цувралуудаараа дэлхийн нийтийг шуугуулж байдаг HBO-гийн дараагийн дэлгэцийн уран бүтээлүүд болох одоо жишээ гэх юм бол House of the Dragon цуврал. За тэгээд одоо дараагийн Christmas-ээр 2026 оны Christmas-ээр тунадахгүй нээлттэй хийх гэж байгаа Harry Potter-ын шинэ цуврал гэдтэй иймэрхүү гайхалтай уран бүтээлүүд бас Монгол хадмалтайгаар гараад явах юм байна лээ шүү. Тийм учраас та бүхэн маань энэхүү гайхалтай цувралуудаас хоцрохгүй тулд HBO Max-а идэвхжүүлээд үзээрэй. За эхлээд та бүхэндээ ямар ч сан одоо өнгөрсөн бичлэг дээр дурдгдсан яг ерөнхий мэдээллүүдийг нь хүргээдгий хэрэг та бүхэн маань тэр чинь бас 7 сарын өмнө болсон хэрэг учраас санахгүй байж магадгүй. Эсвэл хэрэг тэр бичлэгийг үзээгүй хүмүүс ч гэсэндээ байгаа байж магадгүй. Тийм учраас та бүхэндээ ингээд хайлт одоо яг юу болсон тухай дурдаадах юм. Дэвид гэдэг энэхүү дуучин болохоор ер нь маш шинэ төрөн гарч ирж байгаа дуучин байгаа. За тэгээд TikTok дээр айгүй их өөрийнх нь алдартай дуунууд нь viral болж hit болсон. За ер нь тэрнээсээ болоод айгүй одоо хурдан хэмжээнд алдартай болчихсон гэж одоо хэлж болно. За тэгээд та бүхэн бол Дэвидийн нэлээд олон алдартай болж исэн TikTok дээр ялангуяа viral явдаг дуунуудыг нь мэдэх байх хамгийн том дуун гэж жишээ нь гэх юм бол Romantic Homicide гэдэг нэртэй дуу байгаа шүү дээ. Одоо тийм нэрийг нь бодох юм бол үнэхээр eerie, үнэхээр эвгүй. Яагаад вэ гэхээр Romantic Homicide гэдэг нь юуны тухай утгатай дуу вэ гэхээр romantic аллага гэсэн дуу. Тэгэл ер нь л зүгээр дууныхын клипэнч дээр, дууныхын утганч дээр ер нь ингээд одоо хайртай хүн нэмэгтэй нөхөж байгаа тий алагдж байгаа ийм дуу байгаа. Тийм учраас одоо дууныхын утга клипийг нь одоо энэ болж байгаа хэрэгтэй нь ингээд холбоод үзэхлээр айгүй эвгүй тийм утгатай дуунууд байгаа. За тэгээд энэхүү дуучин дээр одоо нэрэн дээр нь register хийгдчихсэн буюу одоо энэ
залуугийн өөрийнх нь машин гэсэн үг энэ Tesla машин нь Los Angeles-ийн нэгэн impound car lot дээр олцсон байгаа юм. За тэгээд impound car lot гэдэг нь болохоор машиныг ачиж авч явчихад ингээд байлгаж идэг төр эзэн хурж ирээд мөнгө төлөөд автал ингээд байлгаж идэг газар байгаа шүү дээ. За тэгээд тэр impound lot дээр ийм Tesla гэдэг машинаас айгүй муухай үнэ гараад байна гэдэг ийм мэдээлэл ирсэн байгаа юм. За тэр нь болохоор 9 сарын 8-ны өдөр байсан. За тэгээд Los Angeles-ийн цагдаагийн газрынхан явж очиод ингээд шалгалт хийсэн чинь машиных нь Frank буюу одоо Tesla-ны багаж нь урталтай байгаа шүү дээ. Тэгээд яг тэр уртлынх нь хэсгээс хоёр уудан дотор ийм гялхар уудан дотор dismember хийгдчихсэн буюу ингээд бүр цавчигдчихсан хүний бие олцсон байгаа юм аа. За тэгээд энэ нь болохоор 2025 оны 9 сарын 8-нд болсон зүйл байгаа байхгүй юу. За тэгээд энэ хүү Tesla машиных нь одоо улсын дугаар нь те license plate нь болохоор Техас мужийн license plate байсан. За тэгээд registration-ыг нь буюу бүртгэлийг нь ингээд шалгаад үзтэл бол угаасаа David-ийн нэр дээр байсан машин байгаа юм. За тэгээд David ч угаасаа Техас мужаас гаралтай яг ээж аав гэр бүлийнх нь бол Техас мужид амьдардаг. Тийм учраас одоо өөрийнх нь машиных нь license plate нь Texas мужих байсан гэсэн үг. Хэдийгээр өөрөө одоо Los Angeles-д амьдарч байгаа ч гэлээ дээ. За тэгээд доторх одоо тэр олцсон цогцыг нь шинжилээд ингээд үзсэн чинь 15 настай дөнгөж 15 нас хүрсэн ийм охин болох Celeste Rivas Hernandez гэд энэ охины цогц олцсон байгаа юм. За Celeste гэд энэ охин нь болохоор 2010 оны 9 сарын 7-нд төрсэн охин байгаа байхгүй юу. Тэгэхээр яг 9 сарын 8-нд цогц нь олцсон гэхээр яг 15 нас хүрж амжаагүй байхдаа алгацсан гэж тооцоологдож байгаа юм байна лээ. За тэгээ тухайн үед яг мэдээлэгдэж байхдаа болохоор янз бүрийн өөр өөр мэдээлэлүүд байгаадсан зарим одоо хэвлэл мэдээллийнхэн мэдээлэл хүрэхтэй болохоор ингээд би энэ айгүй амар badly decomposed болчихсон буюу тэ ингээд одоо цогцсон бүр айгүй амар өмхирээд илжрээд ингээд тэ ингээд бараг мах яс мас нь ингээд бүр ингээд хайлж майлчихсан уусчихсан тийм амар муухай байдалтай олцсон гэсэн. За тэр нь бол яг хөө ингээд бараг ихэнх хэвлэл мэдээллийнхэн тэгэж хүргэж исэн. Гэхдээ зарим мэдээллийнхэн болохоор юу гэж хэлжсэн бэ гэхээр би intact бол байгаагүй те яг биеийн бүтнээрээ бол байгаагүй бүр ингээд dismember хийгдчихсэн буюу ингээд яг алсныхаа дараа ч юм уу эсвэл те алхахаа өмнө ингээд dismember хийгээд цавччихсан байсан ингээд янз бүрийн өөр өөр хэсэгт ингээд хуваачихсан байсан гэдэг мэдээлэл зарим нь хүргэжсэн бол зарим хэвлэл мэдээллийнхэн болохоор тэр dismembered гэдэг нь бол худлаа те ингээд зүгээр яг хуу биеийн цогт нь айгүй халуун ийм газар орчинд айгүй тийм удаан хугацаанд хадгалагдчихсан байсан учраас ингээд айгүй badly decomposed болоод ингээд унах зүйлүүд нь унаад тэ хайлах зүйлүүд нь хайлчихсан байсан гэдэг зүйлүүдийг ярьж исэн. Гэхдээ одоо бидний мэдж байгаа мэдээлэлээр одоо шинэ гарч ирж байгаа мэдээлэл нь болохоор яг autopsy results нь буюу задлан шинжилгээнийх нь хариу нь албан ёсоор гараад ирчихсэн байгаа. Тэгээд тэр dismembered гэдэг нь бол үнэн байсан юм байна лээ манайхаа. Яг тэр тухайн үедээ тэгэж хэвлэл мэдээллээр хүргэжсэн нь бол үнэн юм байна лээ. Яг алсныхаа дараагаар dismember хийгээд ингээд цавчаад хоёр өөр уутанд ингээд хуваагаад хийчихсэн байсан гэсэн. За яг тэгээд ингэж цогцсон нь олдоод өөрийнх нь машинаас нь олдоод за тэгээд Дэвидтэй угаасаа холбоо барьсан маа. За тэгэхэд бол Дэвид яг тухайн үедээ аялын тоглолтоор явж байсан. Шал өөр хотод ингээд явж байсан. Тэгээд аялын тоглолтоо хийгээд баг 2-3 сар болчихсон байсан. Яг 7 сарын ихээр ингээд тоглолт нь эхэлчихсэн гэсэн аялын тоглолт нь. За тэгээд Дэвид одоо энэ мэдээллийг сонсчоод одоо цагдаагийн байгууллагын өөртөө ингээд холбогдоод тэгчээд яг тухайн үедээ мэдээлэгдэжсэн нь болохоор Дэвид ингээд цагдаагийн байгууллагынхантай authority хүмүүстэй те ингээд бүгдээрэнтэй хамтарч ажиллаж байгаа те өөрөө ямар ч тийм гин буруутай юм хийгээгүй учраас ингээд хамтарч ажиллаад ингээд хүссэн бүх зүйлийг нь одоо ингээд хийж байгаа те одоо хамаг мэдээлэл өгж байгаа ярилцлаганд орохдоо ингээд ургууцахгүй байгаа ингээд өөрөө аялын тоглолтыг зогсоогоо буцаагаад Los Angeles-д хурж ирээд ингээд одоо те цагдаагийн байгууллагынхантай ингээд ярилцлаганд орох гэж байгаа өндөр гэдэг зүйлүүдийг мэдээлж исэн байгаа. За тэгээд тухайн үедээ хэдийгээр ингээд цогцолцчихсон ч гэлээдээ яг homicide гэж бол зарлаагүй байсан. Одоо цагдаагийн газраас homicide буюу хүн амны хэрэг гэж бол зарлаагүй. Ягаад тэгэхээр тэр яг cause of death буюу хүн яг ямар шалтгаанаас болоод нас барсан бэ гэдгийг бол цагдаагийн байгууллагын тогтоож амжаагүй байсан учраас ерөөсөө homicide гэж одоо хүн амны хэрэг гэж явахгүй байсан. За тийм ч учраас ингээд ямар нэгэн тийм хүмүүсийг баривчлаад очиод баривчаад авах боломжгүй байсан. Дэвидийг ч гэсэндээ ингээд очиж баривчилж аваагүй тухайн үедээ тэгээд сэжигтэн гэрч татаагүй байсан. Зүгээр ингээд те сэжигтэн ч гэлтгүй манайхаа suspect гэж байгаа шүү дээ. Suspect ч юм болохоор сэжигтэн болчихж байгаа. Сэжигтэн ч битгий хэл person of interest
interest буюу ингээд байж магадгүй одоо бид нартэй энэ хэрэгтэй ингэж холбогдолтой байж магадгүй гэж байгаа хүнийг person of interest гэдэг ааш тэ Дэвидийг бол тухайн үед person of interest гэж цагдаагийн байгууллага хаавж үзээгүй байсан. Тэгэхээр ингээд Дэвид ч юм бол ингээд эрх чөлөөтэй зөв зүгээр ингээд явсаар байгаад одоо дөнгөж сая 4 сард одоо 2026 оны 4 сард ингээд Дэвид албан ёсоор с сэжигтнээр татагдаад баривчлагдсан байна. За одоо ингээ хэдүүлээ яг нэг шин гарч ирсэн мэдээллүүд рүү нь орцгоё. Ингээ та бүхэндээ сая зүгээр нэг өмнөх general мэдээллүүдийг нь хүргэлээ штэ. За 11 сарын 25-нд TMZ-ийн одоо сая өнгөрсөн 11 сарын 25-нд буюу 2025 оны зүйлийг хэдүүлээ ярьж байна. 11 сарын 25-нд TMZ-ийн ийм мэдээлэл хүргэсэн байгаа. За тэр нь юу вэ гэхлээр энэ цогцтой ингээ Celeste-ийн цогц нь яг олдохоосоо өмнө яг үхснийхаа дараа тэгээ олдохоосоо өмнө цогц нь хэсэг хугацаанд хөлдөөгдчихсэн байна. Хөлдөөгчөнд байсан frozen байсан одоо ингэж тогтоогдсон гэдэг зүйлийг TMZ-ийн зарласан байгаа. За гэтээ тэр тухайн үед болохоор бол ингээд цагдаагийн байгууллагаас хууль хүчний байгууллагаас ингэж энэ мэдээллийг гаргаагүй зүгээр TMZ юм шар мэдээ гаргадаг ийм хэвлэл мэдээллийнхэн гаргасан учраас хүмүүс нэг сайн итгэхгүй байсан. Гэхдээ энэ нь бол одоо үнэн гэдэг нь батлагдж байгаа. Энэ цагдаагийн газраас гэсэндээ энэ хүү одоо энэ мэдээллийг бол үнэн гэдгийг одоо ингэж баталсан байгаа байхгүй юу? За тэгээд энэ цогц нь олтон цагаас хойш яг 9 сараас хойш бол одоо хүртэл Дэвидтэй холбоотой хүмүүсийг цагдаагийн байгууллагын одоо шалгаад ярилцлаганд оруулаад явж исэн юм байна лээ. За тэгээд маш их олон ийм гэрчүүдийг авчраад цагдаагийн газар дээр авчраад ингээд ярилцлаганд оруулсан байгаа байхгүй юу. Тэгээд зарим дээр нь болохоор бүр ингээд сапина хийгдчихсэн байсан юм байна лээ. Одоо шүүгчээс сапина хийгдээд одоо заавал хурж ирж энэ цагдаагийн газар хурж ирээд ийм ярилцлаганд орох ёстой ингээд тийм мэдээлэл өгөх хэрэгтэй гэсэн ийм бүр албан ёсны шүүгчийн заавраар ингээд авчирсан witness-уудыг шалгаж исэн юм байна лээ. За тэгээ бүр нэгэн одоо Дэвидийн айгуу тийм дотны найз нэгэн стример залуу айгуу бас алдартай стример залуу гэсэн би бол тэр одоо эрэгтэйг бол нэг сайн мэдгүй. Тэр нь болохоор Neil Langston гэдэг эрэгтэй аахгүй юу. Тэгээ Дэвидтэй бол үнэхээр айгуу дотны найзууд байсан юм байна лээ. Тэгээ энэ залуу 1 сарын 26-ны өдөр 2026 оны 1 сарын 26-ны өдөр баривчлагдсан байна. Яг ямар шалтгаанаар баривчлагдсан бэ гэхлээр одоо би түрүүн хэлсэн шүү дээ маш их олон Дэвидийн эргэн тойрны хүмүүсийг сапина хийж авчираад ингээд мэдүүлэг өг гэж одоо заавар гаргасан байгаа. Гэтэл энэ Neil Langston гэдэг залуу дээр ч гэсэндээ ингээд сапина хийгдчихсэн байхад энэ залуу хурж иж одоо мэдүүлэг өгөхөөс зайлс хийгээд ингэж зүгтсэн байгаа хгүй. За тэгээд энэ сапина хийгдчихэд байхад ингэж зүгтнаа гэдэг нь бол өөрөө бас ингээд нэг төрлийн гэмт хэрэг болчихж байгаа, хууль зөрчиж байгаа, үйл явдал болж байгаа учраас ингэж энэ Neil Langston гэдэг залууг баривчилсан юм байна лээ. За цагдаагийнхан бүр маш олон сарын хугацаанд одоо шинжилгээ хийсээр агаад ашгүй яг manner of death буюу те яг ямар байдлаар энэ хүн үхсэн бэ гэдэг одоо тэрийг нь ядаж тогтоож чадсан байгаа хгүй. За тэгэж тогтоогоод тэр нь юу гэж гарсан бэ гэхээр homicide буюу хүн амны гэмт хэрэгээс болоод энэ хүн ингэж үхсэн байна гэдэг одоо энэ хүн шалтгааныг нь тогтоож чадсан. За ингээд тогтоож байгаа үед бол яг одоо сэжигтэн байрж авах ч юм уу баривчилгаа хийх боломжтой болчихж байгаа гэсэн үг юм. Хэрв нөгөө нэг homicide гэдгийг л одоо ингээд баталж чадахгүй бол тэр хүн чинь яаж ч үхсэн байж магадгүй гэдэг болчихж байгаа хгүй. Хэдийгээр те ер нь бол ойлгомжгүй л байгаа шүү дээ те. Хүний хүн зүгээр ингээд янз бүрийн байдлаас шалтгаалаад одоо өөрийнх нь байгалийн жамаараа ч юм уу эсвэл зүрхний шигдээс болоод нас оронгуудаа цогц нь өөрөө нэг хүний машинд явж ороод ингээд байж ингэж байхгүй шүү дээ. Энэ хүн заавал нэг цогцыг нь хүн ингэж хөдлөгсөн, нуусан энэ төр юм байгаа. Гэхдээ яг тэр нөгөө нэг manner of death яг яаж үхсэн бэ гэдгийг нь тогтоож чадахгүй бол энийг homicide гэж хэлж болохгүй, хүн амны гэмт хэрэг гэж хэлж болохгүй. Тийм учраас сэжигтэн ч хүртэл ингэж одоо татаж те одоо мэдүүлгэн дээр өгөх боломжгүй бол гин бэ нэлээ. Тийм учраас одоо ингээд энэ дээр айгүй их ингэж маргаан гараад ирсэн. Яагаад одоо ингээд одоо хүртэлтэй homicide энэ төр гэж зарлахгүй байгаа юм бэ гэдэг айгүй олон сарын хугацаанд бас нэлээд хил амтай байсан. За тэгэж тэгсний эцэст ашгүй ингээд homicide гэдэг нь одоо тогтоогдсон юм бэ нэлээ. За тэгээ хэдийгээр ингээд одоо homicide гэдэг нь тогтоогдсон ч гэлээ те цагдаагийн байгууллагын ерөөсөө яаж нас барсан бэ
тэ яг хэрхэн энэ хүн алагдсан бэ гэдгийг бол ингээд бас зарлахгүй байгаадсан хэдийгээр ингээд тэ autopsy нь хийгдээ задлан шинжилгээ нь хийгдээд ингээд тогтоогдчихсон гэдсэн мөртлөө ерөөсө тэрийг нь зарлахгүй байсан. За тэгж жагаад яг Дэвидийг баривчлагдсны дараагаар нь яг энэ хүү autopsy results нь ингээд unsealed болсон байхгүй. Одоо энэ хүү задлан шинжилгээнийх нь бүх одоо report нь юу ягаадсан бэ нэлээ ингээд sealed байгаадсан. Тэр нь болохоор тэ ингээ бүр ингээ хаагдмал ерөөсөө олон нийтэд хэвлэл мэдээллийнхэн зарлахгүй зөвхөн одоо яг энэ хэрэгтэй холбоотой ингээ тэ цагдаагийн газрынхан шүүгч мөгчл мэдхээс биш бүр ингээ олон түмэнд бол зарлахгүй гэж одоо ингээ тийм sealed байгаадсан. За гэхдээ Дэвидийг баривчлагдсны дараагаар нь Дэвидийн өмгөөлөгчт нь тэ одоо энэ хохирогч гэдэг байгаа энэ хүүхний autopsy results report бүгдээрингийн ингэж ил болгож unseal хийж задлах одоо мэдэгдэх хэрэгтэй гэж шаардсан учраас энэ хүү autopsy results-ыг нь бүгдийг нь дэлгэсэн юм байна лээ. За тэгээд энэ хүү autopsy-н дээр яг Celeste хэрхэн нас барсан үгсэн бэ гэж тогтоосон байсан бэ гэхлээр sharp objects буюу одоо ийм маш тийм хурц одоо зүйлэр Celeste-г ингэж 2-3 удаа puncture хийж ингэж хутгалсан гэх юм уу те одоо ингэ sharp object-ээр ингэж хатгсан учраас тэгээ тэрнээс нь ингээд гэмтэл аваад цус алдаад ингээд нас барсан гэдэг ийм одоо cause of death-ыг гаргасан юм байна лээ. За тэгээд Дэвид 4 сарын 16-ны өдөр Лос Анжелесийнхаа өөрхөн гэрт байж ах үедээ албан ёсоор ингээд баривчлагдсан байгаа. За тэгээд TMZ-гийнхэн ч угаасаа бүр амарчтай манайхан бүр ингээд яаж ингэж юм хүмийг олж авдгийн бүр айгүй амар хэвлэл мэдээллийн газар энэ TMZ-ийн бол бүр айгүй амар nosy те айгүй амар газар. Тэгээд TMZ-ийн одоо юунуудыг авчихсан байхгүй яг тэр баривчлагдж ах үеийнх нь бичлэгүүдийг олоод авчихсан байлиг хөршүүдийнх нь хийсэн ингээд тэ цонх монхноос ингээд хийсэн бичлэгүүдийг олоод авчихсан байсан. За тэрэн дээр бол ингээд харж байгаад баахан цагдаагийнхаа оччихсан тэ ингээд гаднаас нь тэ байшингийнх нь гаднаас нь ингээд хинтээ яриад байгаа байхгүй Дэвидтэй яриад одоо зөөлхнөөр наад хашаага онгоолгон тэр гэдэлтэй ингээд айгу тийм зааварчилгаа өгж байгаа нь харагддаг. Тэгээ Дэвид ч гэсэндээ за тэгвэл би одоо ингээд хашааг онгоолголоо шүү гэж ер нь айгу тийм болгоомжтой баримтлага яахгүй бол ингээд янз бүрийн тэг ийм хурц үйлдэл хийчих юм бол ингээд буусчих айгу боломжтой байдаг шүү дээ тийм учраас ингээд хоорондоо яриад за би одоо ингээд хаалган онгоолголоо шүү одоо ингээд гарлаа шүү энэ гэл тэг ингээд хоорондоо цагдаагийнхан болон Дэвид хоорондоо ярилцж байгаа үеийнхэн тийм бичлэгүүд энэ төр нь TMZ дээр ингээд цаацагдсан байгаа юм аа. За тэгээд нэг сонирхолтой зүйл гэдэг юм бол манайхаа grand jury indictment бол ерөөсөө гараагүй байгаа юм байна лээ. За тэгээд би одоо нэг энэ юунаас болоод дэрийн хэрэгээс болоод дэрийн хэрэгийг бол би бүр эхнээс нь ахуулаад ингээл cover хийгээл явж байсан шүү дээ. Тийм болохоор ингээд Дэвид гэнэ дэри яаж ямар ч ойролцоо нэртэй Дэвид дэрийн хэргийг ингэж судалсаар агаад ийм хуулины одоо process энэ төр дээр тэ цагдаагийн байгууллагын энэ process энэ төр дээр айгу мэдлэгтэй болоод болцсон байна лээ. Indictment гэдэг зүйл одоо заавал хийгдэх хэрэгтэй байгаа байхгүй юу те. Тэр нь юу вэ гэхээр одоо цагдаагийн байгууллагын чинь одоо нэг хүн дээр шалгалт хийгдэж байгаа бол те одоо гэрчүүдээс ярьцлага аваад одоо нотлох баримтлах гэдэг аахгүй те энэ хүн үнэхээр энэ хэргийг хийсэн гэдэг нотлох баримтаг олоход бол янз бүрийн гэрчүүдээс ярьцлага аваад ингээд бүр батлаш одоо няцаашгүй те бүр ингээд нотлох баримттай болоод тэр хүмүүсийн стейтментүүдийг гэрчийн мэдүүлгүүдийг аваад түүнээс гадна янз бүрийн өөр нотлох баримтууд юу байдгийг те зураг, хөрөг, digital footprint юу байдгийг тэд бүгдийг нь цуглуулж аваад grand jury гэдэг одоо бас л нөгөө нэг тангарагтны шүүгч нарын өмнө очоод те ингээд тэрийг ил болгоод ингээд харуулад биднэрт одоо ийм хэрэгүүд байна. Тэгээ ийм нотлох баримтууд байна. Тийм учраас бид нар одоо энэ хүнийг одоо чинь Дэвидийг те үнэхээр энэ одоо хүн амьд гэмт хэргийг хийсэн гэдгийг одоо бид нар баталж чаднаа. Тийм учраас одоо энэ нотлох баримтууд байгаа учраас indictment гаргаж өгнө гэдэг одоо ийм зүйлийг шаарддаг. Тэр нь юу вэ гэхээр indictment болохоор яллах одоо тогтоол гэсэн үг те. Энэ хүнийг үнэхээр баривчилнаа. Баривчлаад одоо шоронд оруулаад одоо шүүхийн зүйл болно те trial болно гэдгийг одоо ингэж харуулсан юм яллах тогтоолыг авах гээд ингээ grand jury-гийн өмнө очиж байгаа байхгүй юу. За тэгээд тэр indictment гарсан тохиолдолд те ингээ grand jury тэр нотлох баримтуудыг харчаад үнэхээр тийм байна та нарт бол үнэхээр их нотлох баримтууд байгаа юм байна прокурорынханд те. Тэгэхээр одоо энэ хүнийг ингээ баривчлаад trial эхлүүлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд ингээ indictment-ийг өгдөг байгаа юм. За гэхдээ Дэвидийн хувьд болохоор баривчлагдахаас өмнө ямар ч тийм indictment гараагүй grand jury тиймэрхүү meeting болоог байгаа байхгүй. Гэхдээ тэр нь боломжтой юм байна.
indictment-гүйгээр яллах тогтоолгүйгээр цагдаагийнханд бас хүнийг баривчлах тийм одоо юу гэдэг юм бэ? Арга байдаг. За тэр нь юу вэ гэхээр probable cause гэж байгаа байхгүй юу? Probable cause гэдэг нь болохоор за би яг аль биесээр монголоор орчуулаад тий монголоор орчуулах. За probable cause гэдэг нь яг монголоор аль биесээр юу гэж орчуулагдаж байна гэхээр хангалттай үндэслэл гэж орчуулагдаж байна. Тэгэхээр яг л хангалттай одоо сэжиг үндэслэл байгаа гэж цагдаагийнхан үзсэн тохиолдолд одоо indictment хийлгүүгээр тухайн үнийг баривчилж авах боломж байдаг юм байна. За тэгээд яг тийм зүйлийг хийсэн байхгүй probable cause-тай гэж үзсэн учраас ингээд Дэвидийг indictment байхгүй ч гэсэндээ очиж баривчилж авсан юм байна. За энэ тохиолдолд одоо хууль зүйн тал дээр юу гэж үздэг вэ гэхээр indictment-гүйгээр очиод хүнийг баривчаад авчихна гэхээр цагдаагийнханд үнэнхээр маш их хэмжээний хөдлөшгүй нотлох баримт өөрсдийнхөө тэ одоо энэхүү хэргийг ингэж шүүхийн өмнө очиод харуулхад тэ танилцуулахад хангалттай бүр үнэхээр няцаашгүй хөдлөх баримтууд байгаа тохиолдолд probable cause-оор ингэж indictment-гүйгээр хүнийг баривчилж авч байгаа гэж байгаа байхгүй юу. Тийм учраас одоогоор бол Los Angeles-ийн LAPD болон LADA буюу Los Angeles-ийн District Attorney прокурорынханд бол маш их хангалттай нотлох баримтууд байгаа гэж үзэж байгаа юм байна лээ. Дэвидийн хувьд болохоор яг энэ хэрэг одоо ингэж анх зарлагдаад л тэ ингэж Дэвидийн машинаас нь цогцос олдсон байна гэл. Тэрнээс хойш тэгэхээр одоо 9 сараас хойш гэсэн үг шүү дээ. Дандаа ингэж одоо өөрийнх нь төлөөлөгч нар нь the representative хүмүүс нь тэр ингэж ярьцлага өгж одоо мэдэгдэл хийж байхдаа бол Дэвид ямар ч гин буруугүй, Дэвид энэ хэрэгтэй холбогдоогүй, Дэвид бол ингэ цагдаагийнханд аягүй тусалж байгаа, бла 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 гэл ингээл яриад байсан. Боловч цаагаараа бас сонин сэжиг авахар тэ сэжиг төрхөөр тийм юмнууд хийжсэн байхгүй. Яг одоо юу вэ гэхээр өөрийнхөө нэрдээ байдаг хамаг хөрөнгөө одоо үйл хөдлөх хөрөнгө property юу гэдэг те тэднийг бүгдийг нь нэрээ өөрчилжсэн байхгүй юу? Ийшээ тийшээ болгож исэн. Ихэнх хөрөнгнүүдээ бүгдэрэнг нь өөрийнхөө ээжийнхээ нэрээр болгочихсон байна гэж аахгүй юу? Яагаад вэ? Яагаад вэ гэхээр ойлгомжтой. Ийм гэмт хэрэгт холбогдлоо. Улсаас ийм гэмт хэрэгтэнд холбогдож байгаа учраас хөрөнгийг нь битүүмжлэх те ингэж одоо хөрөнгийг нь хурааж авах ч юм уу те ийм зүйлүүд гарч болно штэ. Тийм учраас тэгүүлэхгүй тулд өөрийнхөө хөрөнгийг улсын одоо тийм эрхэнд оруулахгүй тулд ингээд өөрийнхөө бүх хөрөнгийг өөрийнхөө ээжийнхаа нэрлөө ингэж болгож исэн байхгүй. Тэгээ харин хүмүүс энэ дээр болохоор ингээд гэмт хүн гэлбэлзнэ гэж юмяриад байгаа. Гэмт хэрэгтэн хүн л юм хэрэг үнэхээр гэмт хэрэг хийгээгүй те ингээд өөрөөхөө яриад байгаагаар үнэхээр гэм буруугүй байсан бол хүн ингэж хөрөнгө мөрөнгөө өөрчлөөд нэр усаа өөрчлөөд байх ёсгүй гэж одоо хүмүүс ярьж байгаа юм байна лээ. За тэгээ 4 сарын 16-нд баривчлагдсан маа штэ те. За тэгээд ерөөсөө бэл авагдаагүй юм байна лээ. Ямар ч тийм барьцаа төлж одоо ингээ гарна гэсэн зүйл байдаг шүү дээ. Ямар ч тийм барьцааг бол тогтоогоогүй no bail гэсэн яг нөө дэри чинь яг тэгжсэн шүү дээ. Дэри чинь ингээд бэл төлж гарах гад маш их хичээсэн те 2 3 4 удаа бар ингээл те айгүй хэмжээний мөнгө амлаад лээсэн. Тэгэхэд бол ингээд шүүгчээс бол ерөөсөө бэл тогтоогоогүй шоронд байгаадсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан Дэвидийн хувьд ямар ч тийм бэл тогтоогдоогүй юм байна лээ. Ягаад вэ гэхээр flight risk гэж үзэж байгаа. Одоо зүгтад алга болчих магадлалтай шүүх хурал болж байгаа үед тэгээ хөрөнгө нь байгаа. Тийм одоо боломж нь байгаа учраас одоо ингээд Дэвид зүгтчих боломжтой гэж үзэж байгаа болохоор бэлийг бол ингээд зөвшөөрөөгүй юм байна лээ. За баривчлагдсанаасаа 4 хоногийн дараагаар 4 сарын 20-ны өдөр албан ёсоор charge хийгдсэн байгаа юм. За ямар зүйл ангууд байгаа вэ гэхээр first degree murder гэж байгаа байхгүй юу? Тэгээ нэгдүгээр зэргийн хүн амны хэрэг одоо аллах with special enhancements гэж аахгүй. Одоо энэ гэмт хэрэг нь одоо энэ хүн амны гэмт хэрэг нь зүгээр ч нэг гэмт хэрэг байгаагүй бүр ингээд онцгой тийм enhancement-үүдтэй онцгой юм тохиолдлуудтай гэж аахгүй. Special circumstance enhancement гэж байгаа. За тэрэн дээр нь ямар special enhancement-ууд байгаа вэ гэхээр personal gain гэж байгаа байхгүй. За тэрний юу вэ гэхээр энэ хүн амныг хийсэн шалтгаан нь болохоор хувь хүний ашиг сонирхлоос болоод энэ гэмтэргийг хүн амныг гэмтэргийг хийсэн гэдэг ийм special circumstance байгаа. За түүнээс гадна financial gain гэж байгаа. Санхүүгийн хувьд өөрт нь ийм ашиг орлого байгаа учраас хүнийг алсан гэж байгаа. За дараагийнх нь special circumstance нь болохоор lying in wait гэж байгаа байхгүй юу. За тэр нь юу гэсэн үг юм бэ гэхлээр
энэ гэмтэргээ хийхдээ хүн амныхаа гэмтэргээ хийхдээ болохоор бүр ингээд анханасаа төлөвлөжсөн байсан. Тэгээд бүр энэ одоо хохирогч байгаа дуудаж авч ирж агаад ингээд хүлээж агаад яг боломжтой үеийг хизээ энэ гэмтэргээ хийх вэ, хизээ энэ хүнийг алах вэ гэдгийг бүр ингээд хүлээж агаад яг одоо юу боломж нь гарсан үед хохирогч байгаа ерөөсө бодоогүй байх үед нь те төсөөлөөгүй байх үед нь ингэж гэмт алдаг. Одоо ийм үйл явдлыг хэлдэг юм байна л да. Тэрийг нь lying in wait гэж байгаа юм байна. За тэгээд энэнийг нь болохоор ийм одоо төрлийн гэмт хэргийг бол бүр амар одоо ийм чухал гэж хүлээж авдаг байхгүй, илүү хэрцгий гэж үздэг юм байна лээ. Яагаад вэ гэхээр тэ зүгээр ингээ хүнийг очиод ингээ уурандаа ч юм уу тэ алчж байгаа зүйл бол биш. Тэр чинь ч гэсэнтэй амар л гэмт хэргэлтэй тэ. Гэхдээ энэ одоо бүр ингээ төлөвлөөд нөгөө хохирч байгаа өөрийнхөө талд оруулж агаад ингээ зүгээр юм шиг байлгаж агаад боломжийг нь хүлээж агаад ингээ бүр яг л тийм араатны юм шиг тэ боломжийг нь хүлээж агаад яг боломж гарсан үед нь нөгөө хохирч байгаа ерөөсө төсөөлөөгүй байхаа үед нь гинтхэн ингэж дайрж ингэж аалнаа гэдэг нь бол илүү хэрцгий гэмт хэрэг гэж үзэгддэг байхгүй. Тийм учраас одоо ингээд special circumstance, special enhancement гэж явчихдаг юм байна лээ. За тэгээд энэ нэгдүгээр зэргийн хүн амны хэрэг with special enhancements гэж явчихлаа. Одоо ийм онцгой гэсэн ийм сая шалтгаануудыг би хэллээ шүү дээ. Тэд нар нэмэгдчихээр энэ нь бүр одоо том хэрэг гэж үзэгдэж байгаа учраас насаараа шоронд суух магадлалтай. Тэгээд without the possibility of parole гэж байгаа байхгүй. Тэрний юу вэ гэхээр хэдийгээр ингээд насаараа шоронд суунаа гэж ял хүлээж авсан ч гэлээдээ parole гэж одоо зүйл байж болдог штэ тэ. Тэр нь болохоор ингээд хэрэг үнэхээр ингээд шоронд байж байхдаа айгуу тийм засарч байгаа харагдаж байгаа, хүмүүжж байгаа харагдаад тэ шоронд байхдаа янз бүрийн гэмт хэрэгнээ дээр хийхгүй айгуу сайн хүмүүжигч байсан үед бол тэ ингээд parole хүсч болдог штэ тэ. Ингээд шоронгоосоо гараад зүгээр тэнснээр ингээд тэ одоо яла үрээ явъя гэдэг ч юм уу тэ. Тийм боломж байдаг. Харин without the possibility of parole гингүүд хизээч тийм parole хүсэгч тэ тэнснэнгээр ингээд гарья гэсэн тийм одоо боломжийг хүсэгч ирэх байхгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр хэрв David энэ яг charge дээр тэ first degree murder with special enhancements гэдэг одоо яг энэ зүйл анги дээрээ буруутай гэдэг нь тогтоогдох юм бол насаараа parole-гүйгээр шоронд байх эсвэл бол бүр death penalty авах боломжтой. За тэрний юу вэ гэхээр цаазаар авах ял. Энэ зүйл ангиас гадна энэ хамгийн одоо том charge нь байгаа шүү дээ. Энэ зүйл ангиас гадна бас хоёр өөр зүйл ангууд байгаа. За тэр нь болохоор эхнийх нь lewd act with a minor гэж байгаа байхгүй. За тэр нь юу гэж байгаа вэ гэхээр те насанд хүрээгүй хүүхэдтэй ингэж sexual харилцаанд орсон, тэг бэлгийн харилцаанд орсон гэдэг тийм зүйл анги байгаа. За түүнээс гадна mutilation of a body гэж байгаа хгүй. Тэр нь болохоор одоо тэг цогцсыг mutilate хийсэн, ингэж dismember хийж цогцонд ингэж гар хурж цавчиж мавчсан гэдэг одоо ийм гэмт хэрэг зүйл анги байгаа юм. За тэг ийм 3 зүйл ангиар ингэж charge хийгдсэн байгаа. За яг цагдаагийнхны гаргасан criminal complaint яг тэрхүү бичиг баримт нь бол ингэж ил болсон байгаа. За тэрэн дээр одоо юу гэж утсан бэ гэхээр шүү дээ. Яг энэ гэмт хэргийг яг энэ хүн амны гэмт хэрэг тэ Celeste-г алсан энэ одоо өдөр нь хизээ байсан бэ гэж үзэж байгаа вэ гэхээр 2025 оны 4 сарын 23 гэж байгаа юм анаха. Тэгэхээр бараг те би энэ цогцсон олцсноос 5 сарын өмнө нас урсан гэж үзэж байгаа юм байна лээ. За тэгээ энэ дээр нэг сонирхолтой юм хэлэхэд манаха 4 сарын 23-нд Celeste-г нас урсан гэж хэлж байгаа шүү дээ те. Тэгээд David-ийн яг шинэ альбом нь тэрхүү Withered гэдэг альбом нь болохоор 4 сарын 24-нд цацагдсан байгаа байхгүй юу. За тэгээд түүнээс гадна David яг одоо 4 сарын 27-ны өдөр биш 4 сарын 26-ны өдөр нэг газар перформ хийгээ явж байсан. Ингээд тоглолтоо хийгээд явж байсан байхгүй. За тэр тоглолтын бичлэгийг ингээ харах юм бол айгүй одоо харах юм бол за яагаад вэ гэхээр ингээл зүгээр гитарчин ингээл гитараа тоглол ингээл хажууд нь ингээл акустик хэлбэрээр дуулж байгаа байхгүй хин David. Тих үедээ гиг үнтхээ ингээ амар уйлаад ундаг. Ингээд бүр sob хийгээд бүр ингээ ингэж уйлж муулаад ингээд толгон болгоос ихсрээд ингээд уйлж байгаа харагддаг. Тэгээ тэр бол одоо үзэхэд бол тэгээ одоо бид нэр ингээд үзэхэд бол айгүй яг яагаад юу болчиход уйлаад байгаа нэ 3 хоногийн өмнө найз охиноо алчхаад тэ ингээд Celeste-г алчхаад тэр нэг гүнтхэн одоо ингээд сэтгэл санаанд нь хэцүү болоод тэ ингээд уйлж байгаа юм уу. Тэгээ одоо бол харахад айгүй байгаа. Тэрийг айгүй хүмүүс point out хийж байгаа харагдчихсан гадуур. За харин яг dismember
хийсэн нь болохоор шүү дээ ингээд цогцыг нь ингэж цавчсан хизээ гэж тооцоологдож байгаа вэ гэхлээр 5 сарын 5-ны өдөр. За тэгэхээр одоо яг энэ хүү юу болсноос хойш одоо аллага нь болсноос хойш бараг нэг 2-7 хоногийн өмнө ингэж цогцыг нь dismember хийсэн гэж цагдаагийнхан үзэж байгаа юм байна. За цагдаагийнхны үзэж байгаагаар болохоор Дэвид Celeste-ийг өөрөөхөө гэртээ ураад, гэртээ байлгаж агаад за тэгээд яг Celeste яг тэр Дэвидийн гэртэнд байх үедээ ингээд багаар өөрт нь ингээд хилээдтэй би ингээд чиний хийдэг гэмт хэргийг чинь одоо ингээд илчлэх болно, би ингээд хүн амьтанд хэлэх болно. Ямар гэмт хэрэг вэ гэдэг байгаа нь болохоор одоо хооронд харилцаагаа яриад байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр Дэвид чинь нас биед хүрчихсэн хүн харин Celeste болохоор одоо яг тухайн үед бол те яг анх ингэж хиний гэрт очсон Дэвидийн гэрт очсон үед нь болохоор 13 настай байгаа даа байхгүй юу. За тэгэхээр ингээ 13 наснаас ахуулаад ингээ жоохон байхдаа Дэвид ийм 13 нас 14 настай жоохон хүүхэдтэй ингээ бэлгийн харилцаанд орж байгаа болохоор тэр нь угаасаа гэмт хэрэг болчихж байгаа учраас Celeste тэрийг би одоо ингээ олон түмэнд зарлах болно гэж хэлсэн учраас те. За тэгээд Дэвид яг энэ хүү гэмт хэрэг нь одоо ингээ зарлагдана. Өөрийнх нь карьер нь байхгүй болох юм байна. Одоо ингээ санхүүд нь хүнд цохилт болох юм байна гэд тэгээд бас угаасаа ойлгомжтой шоронд орох юм байна гэдгийг мэдээд тэгээд тэрнээсээ айснаасаа болоод ингээд Celeste-ийг одоо илчлэхээс нь өмнө одоо алсан гэдэг ийм одоо зүйлийг цагдаагийн байгууллагын таамаглаж байгаа юм байна лээ. За тэгээд би түрүүн тэр special circumstances enhancement гэдэг дээр ингээд нэг хэдийн юмнуудыг хэлсэн шүү дээ. Одоо чинь ингээд хэм санхүүгийн хувьд өөрт нь ашиг олохын тулд одоо ингэж Celeste-ийг алсан гэдэг аахгүй. За тэрэн дээр болохоор хүмүүс бас гайхаад байгаа. Celeste-ийг аллаа гэж яагаад те Дэвидийн хувьд ингэж санхүүгийн хувьд илүү одоо ашиг олно гэж ярьж байгаа юм болоо гэд тэрэн дээр ингээ гайхаж байгаа. А тэр нь болохоор юу юм байна л да. Заавал одоо ингэж Celeste-ийг аллаа гэд өөрт нь орлого орж ирэх биш. А хэрвээ Celeste яг нэг Дэвидийг айлгаж сүрдүүлжсэн гэж үзээд байгаа шүү дээ. Одоо ингээ илчлэх гэжсэн хоорондох харилцаагаа те sexual харилцаагаа илчлэх гэжсэн гэж үзэж байгаа учраас хэрвээ Celeste тэгсэн бол өөрийнх нь карьерт нь бол үнэхээр том цохилт болох нь ойлгомжтой. Хүмүүс ингээд те Дэвидийн дууг сонсгоо байлна. Дэвидийг одоо лейбл нь шууд drop хийгээд өөрөөсөө харьяаны артистик байлгахаа боломж гэдэг юм уу те. Тэнгүүд хэрэг карьерт нь цохилт орох юм бол ойлгомжтой энэ хүн чинь карьераараа те ингэж дуучнаараа мөнгө олдог хүн чинь тэр нь байхгүй болчихлоор санхүүгийн хувьд ингэж дороотолд орно гэж аахгүй. Тийм учраас тэрийгэ тийм зүйл болгуулахгүй тулд Celeste-ийг алсан гэж аахгүй. Тийм учраас тэр нөгөө нэг financial gain гэдэгтээ орчиж байгаа юм байна. За түүнээс гадна Celeste-ийг одоо witness байсан гэж үзэж байгаа юм байна л цагдаагийнхан. Яг Дэвидийн хийсэн гэмт хэргийнх нь гэрч Celeste байсан гэж цагдаагийнхан үзэж байгаа. За тэр нь юу яриад байгаа вэ гэхээр хүмүүс бас л ингээ гахаад байхгүй юу гэсэн үг. Дэвид бас өөр гэмт хэрэг гэжсэн гэсэн үг юм уу? Тэр гэмт хэргийн Celeste харчихсан гэсэн үг юм уу? Тэгээд ингээ гэрчгээд байгаа юм уу гэдэг аахгүй. А тэр нь болохоор одоо Celeste Дэвид хоёрын харилцааг л яриад байгаа юм байна лээ л дээ. Дэвид чинь нас биед хүрчихсэн байж ээж нас биед хүрээгүй 13 14 настай жоохон охиндоо бэлгийн харилцаанд орж байгаа болохоор тэр чинь угаасаа гэмт хэрэг болчихж байгаа. Тэр гэмт хэргийнхэн хохирогч болон witness тэ гэрч нь учраас одоо ингээд тэ тэр гэрчигээ тэр гэмт хэргийнхэн гэрчийг алгуулахын тулд ингээд Celeste-ийг алсан гэж байгаа юм байна лээ. За тэгээд тэрхүү одоо энэ цагдаагийн газараас гаргасан criminal complaint гэдэг одоо энэ хүү бичиг баримтээр нь бас ингэж бүр тод томруулаад дурдсан байл. Тэр нь юу гэхээр 2023 оны 9 сарын 7-ноос 2024 оны 9 сарын 7 буюу одоо энэ жилийн хугацаанд бол continuous sexual abuse happened гэж байгаа байхгүй юу. Тэр нь юу гэж нэхэ бүр ингээ үргэлжилсэн удаан хугацаагаар ингээ үргэлжилсэн тогтмол байсан ийм бэлгийн дарамт хүчирхийлэл одоо хийгдчихсэн. Тэгээ Дэвидээс хинд Celeste-д хийгдчихсэн гэдэг ийм зүйлийг бичсэн байна лээ. Тэгэхээр одоо 2023 оны 9 сарын 7 гэхээр чинь те хин дөнгөж 13 настай байсан гэсэн үг. Тэгээ 13 наснаас 14 насныхаа хооронд бол ингэж бэлгийн дарамтанд өртөжсэн гэж тавьсан байна лээ. Тэгэд бүр ингэж дэлгэрэнгүй бичсэн байхгүй юу. He engaged in 3 or more acts of substantial sexual conduct. Бүр ингээд тоо баримттайгаар нэ доор хайж 3 юм уу эсвэл тэрнээс дээш тохиолдолд ингэж хинтээ Celeste-тэй бэлгийн харилцаанд орсон. Яг энэ үеэр те 2023-наас 24-ний хооронд ингэж орсон гэж үзэж байгаа юм байна лээ. Тэгээ хүмүүс ингээд те гахж байгаа байхгүй те яаж ингэж бүр тоо мог мэдээд байгаа 3-аас дээш энэ төр гэдэг мэдээд байгаа ингээд тэгэхээр юу гэж байгаа вэ гэхээр цагдаагийнханд бол яг эднэрийг нь ядаж батлах те ядаж 3 удаа бол ингэж те хоорондоо бэлгийн харилцаанд орсон гэдгийг нь батлах янз бүрийн одоо
эсвэл зураг ч юм уу, бичлэг ч юм уу, эсвэл хоорондоо бичижсэн текст ч юм уу, өвчтөр ингэсэн шүү, тэгсэн шүү гэж ингэдэг юм уу те. Яг тэр sexual харилцаа орсон гэдгийг батлах тийм нотлох баримтууд байгаа учраас яг тэрийг бүр ингээд баттайгаар 3-аас дээш удаа энэ гэж ингэж оруулсан байгаа аахгүй энэ criminal complaint те. За тэгээд түүнээс гадна 3 or more lewd acts with a child under the age of 14 гэж байгаа аахгүй. Бас л тэгэл адилхан юм л ярьж байгаа аахгүй. 3 юм уу 3-аас дээш тохиолдолд 14 наснаас доош ийм бага насны хүүхэдтэй ийм бэлгийн харилцаатай холбоотой байсан ийм зүйлд орооцолцсон гэдэг ийм зүйлийг ингэж тэрхүү комплент дээр дэлгэрэнгүй бичсэн юм байлаа. Тэгэхээр бас л тэднийг нь харуулах те баталж чадах зураг хөргөж байдаг юм уу, бичлэг ч юм уу, хоорондоо мессеж бичижсэн юм ч байдаг юм уу, тийм нотлох баримтууд байгаа юм байна лээ. Тэгээд ингээд энэ хуулиараа болохоор 14 наснаас доош насны хүүхэдтэй ингэж sexual харилцаанд орж исэн гэхээр улам амар илүү хэрцгий хурц хэрэг болчихдөг юм байна лээ. За яг хоо 18 нас гэж ааш тэ угаас 18 наснаас л доошоо болчих юм бол угаасаа minor буюу нас биенд хүрээгүй гэж явж байгаа. Тийм учраас 18 наснаас 17 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон байсан ч гэсэндээ хэрүү нас биенд хүрчгээд тэ бэлгийн харилцаанд орсон байсан ч гэсэндээ тэр чинь гэмт хэрэг болчихно. Гэхдээ 14 наснаас доошоо болчих юм бол илүү хэрцгий хурц гэж үзэгддэг юм байна лээ. Тийм учраас бүр ингэж өөр зүйлээр ингэж орсон байхгүй те. Бүр ингэж lewd acts with a child under the age of 14 гэж бүр тэрийг заавал ингэж заасан байгаа юм. За тэгээд цагдаагийн газрын хэлж байгаагаар болохоор дор хаяж энэ хүү sexual харилцаа нь 13 настай байхад тэ Celeste-г 13 настай байхаас эхэлсэн гэж байгаа байхгүй. Тэрнээс ч өмнө эхэлсэн байх магадлалтай. Ямар ч гэсэн өөрсөнд нь байгаа нотлохоо нь болохоор 13 наснаас нь эхэлж байгаа гэсэн. За ингээд хэдүүлээ задлан шинжилгээнийх нь хариуны тухай хальт ярив. Түрүүн хэлсэнчлэн sharp instrument-тэй ингээд ийм хурц эртэй ийм нэг object-ээр алсан гэж яригадаад байгаа шүү дээ ингэж тэгж үзэгдсэн байгаа. Гэхдээ яг ямар object байсан бэ гэдгийг нь бол тогтоогоогүй байгаа юм байна лээ. Тэгэхээр яг алгынх нь тэр хэрэгслийг бол олоогүй тогтоогоогүй байгаа гэсэн үг. Зүгээр sharp instrument гэж яригдж байгаа. Тэгээ хоёр puncture wounds гэж аахгүй яг амьд нь хүрсэн ийм хоёр шарх байгаа юм байна лээ. За нэг нь болохоор гидсэн талд нь тэгээ abdomen гидс хавцаа нь эхнийх нь тэр wound нь байсан гэсэн. За тэгээ тэр нь болохоор бүр ингээд элгийг нь гэмтээсэн байгаа хгүй puncture хийсэн юм байна лээ. За хоёр дахь wound нь болохоор өөрийнх нь цээжинд нь байсан гэсэн Celeste. За түүнээс гадна айгүй эвгүй зүйл ингээд гэх юм бол Celeste-ийн хоёр зүүн гарынх нь 4-р хуруу болон 5-р хуруу нь ингээд тасдагцсан байсан гэсэн. Би нэрээ хөгжмийнхаа хэлгээр ярьчлаа манайха төгөлдөр хуурд тэгээ хөгжимчэд ингээд хуруунуудаа ингээд number хийдэг байхгүй 1-р хуруу 2-р хуруу гэж явдаг. Тэгээ заримдаа би ингээд ярьчихлаар сурсан зангаараа ярьчихлаар хүмүүс яагаад хуруунуудаа сонио ингээд дугаарлаад байгаа ингээд гэдэг байхгүй хөгжимчин биш хүмүүс тэгээд хэлжлээ шүү. Энэ ring finger тэгээ бүгжнийх нь хуруу болон энэ чигчийн хуруу хоёр нь зүүн гарах нь хоёулаа байхгүй ингээд яатсан байсан байна лээ. Цавчигдчихсан тий таслагдчихсан байсан юм лээ. Тэр нь олдоогүй 4-5 дахь хуруу. Окей. За түүнээс тэгээд юу гэж манайхаа би хэрэв өнгөрсөн бичлэгийг те Дэвидийн тухай ингэж хийжсэн өнгөрсөн бичлэгийг үзчихсэн бол та нар мэдж байгаа. Celeste 4-р хуруун дээрээ яг энэ 100 гараханд энэ байхгүй олдоогүй хуруу байгаа ч те тэр хурууныхаа дотор талдаа Дэвид гэд биччихсэн шивэстэй байсан. Тэгээд яг тэр Дэвид гэж биччихсэн тэр хуруу байхгүй байгаа байхгүй. A coincidence тэ айгуу сайн магаас тэ тийм тохиолдол байна гэж аахгүй ингээд үнэхээр л Дэвид өөрөө бараг л алчаад тэ ингээд тэр нь баригдчихгүй тулд тэ ингээд Дэвид гэдэг нэрээр ингээд баригдчихгүй тулд ингээд тэрийг нь авчихсан юм шиг тэгээ тэгж хүмүүс үзээд байгаа байхгүй айгуу тийм нотой гэд тэ яагаад заавал тэр хуруу налга болсон бэ энэ төр гэд. За тэгээ түүнээс гадна баруун гар дээр нэм янз бүрийн юунууд байсан гэж аахгүй урагцсан ийм зүсгцэн зүйлүүд байсан гэдгсэн тэр нь юуг харуулж байгаа вэ гэхээр Celeste ингээ fought back хийсэн. Яг алуулж авах үедээ бол ингээл тэ ингээ хутгалуулж авахтай бол ингээд өөрийнхөө амийг аврах гад тэ ингээд өөдөөс нь тэмцэжсэн л гэдгийг бол харуулж байгаа юм байна лээ. Тэрхүү шархнууд нь. За тэгээд Celeste-ийн цогцонд олдохтой бол бүр ингээ үнэхээр амар badly decomposed болчихсон. Тэгээ үнэхээр амар ингээ илжирээд ингээ муудчихсан байсан учраас бүр ингээ өөрийнх нь тэр цогц нь half skeletonized болчихсон байсан гэж аахгүй бүр ингээ тал хэсэг нь баг ингээд арга яс болчихсон. Бүр ингээд хамаг арьс-марьстэй би мах зах нь бол ингээд баг л хайлаад алга болчихсон байсан. Skeletonized болчихсон байсан гэсэн. За түүнээс гадна
зүүн нүднийх нь одоо нүд нь айхандаа байгаагүй гэсэн. За тэгээд энэ autopsy-гаар ярьж байгаа болохоор хүн ингээд хэдийгээр хүний одоо энэ цогцтой ингээд айгүй badly decomposed болоод ингээд тэгсэн ч гэлээдээ зүгээр хүний нүд алга болно те хайлаад алга болчихно гэж бол байдаггүй мэн лээ. Тэгэхээр юу гэж үзэж байгаа вэ гэхээр яг алсан хүн нь те ингээд яг зүүнүүдийг нь авсан гэж ярьж байгаа байхгүй юу? Яг зүгээр ингээд хайлаад урсаад алга болсон гэсэн үг бол биш гэж байгаа юм байна лээ. За тэгээ манайхаа цаашлаад улам амар юм болсон. Юу болсон бэ гэсэн чинь Дэвидийн гар утсан дээр нь маш их хэмжээний 4 terabyte заяа 4 терабайтны хэмжээтэй би одоо энийг шууд англиар хэлж болохгүй байна. Хүүхдийн порно олцсон байгаа байхгүй. Хүүхдийг бага насны хүүхдүүдийг хүчнэдэж байгаа. Тэгээ бага насны хүүхдүүдтэй бэлгийн харилцаанд орж байгаа тийм порнонууд олцсон юм байна лээ. Тийм их хэмжээний 4 terabyte гэж юу гэсэн үг юм бэ? Тэгээд гэхдээ яг цагдаагийнхан бол хэлээгүй л дээ. Энэ дунд нь одоо хинийх байсан юм уу? Celeste-ийн бичлэг зураг хөрөг байсан юм уу? Яг хэдэн настай ойролцоогоор хэдэн настай хүүхдүүдийн зураг бичлэг байсан ч гэдэг юм уу те. Тийм нарийн ширийн дитейлийг бол хэлээгүй ямар ч байсан. Ингээд 4 terabyte-ны ийм хэмжээний зураг хүүхдүүдтэй ингэж бэлгийн харилцаанд орж байгаа зураг хөрөг бичлэгүүд ингэж олцсон юм байна лээ. Энэ мэдээлэл нь болохоор саяхан өнгөрсөн 7 хоногт гарсан байхгүй. За тэгээд энэс болоод ингээд preliminary hearing нь одоо хойшлогдсон юм байна. Уул нь сая өнгөрсөн 5 дахь өдөр ингээд preliminary hearing болно гэжсэн байхгүй. Тэр нь болохоор ингээд шүүх мөх болохоос өмнөх одоо тэрхүү уулзалт байгаа байхгүй. Уулзалтан дээр одоо ингээд прокурор талаас өөрсөндөө байгаа одоо нотлох баримтуудаа ингэж нөгөө талдтай defense талд ингэж харуулж маруулах ёстой шаардлагатай юм байна лээ. Тэгээ нэг тим одоо уулзалт байдаг юм байна л да. Тэгсэн чинь тэр нь бол 5 дахь өдөр тогтоогдчихсан байсан боловч одоо хойшлогдохоос аргагүй байсан. Хойшлогдоод 5 сарын 1-нд одоо preliminary hearing нь болно гэж тогтоогдчихсан байгаа юм байна лээ. Хуваарьт орчихсон. Учир нь гэхээр энэ хүүхдийн одоо энэ CP шүү дээ. Би CP гэж ярьчих зэ хүүхдийн нөгөө нэг порно нь яг олцсон нь яг тэр preliminary hearing-д болохоос нэг өмнөх өдөр нь ингэж зарлагдсан байхгүй. Тийм учраас тэр бүх баахан одоо шинээр гарч ирж байгаа одоо энэ нотлох баримтаар ч гэдэг хүүхдийн яаж байгаа одоо ийм порнонуудыг тэрүүгээр нь бүгдээр ингээд шинжилээд хаанаас эднэрийг нь олж авсан эднэргээ тэр бүгдийг нь шинжилж яахад бол аюу цаг хугацаа орноо. Тэгэхээр одоо энэ preliminary hearing-ыг 5 дахь өдөр байлгаж болохгүй хойшлуулах хэрэгтэй гэдэг ингээд ийм үндслээр хойшлуулсан юм байна лээ. Тэгээд миний бодож байгаагаар болохоор шүү дээ энэ шинэ мэдээлэл гарч ирсэн учраас Дэвидийн одоо энэ зүйл анги нэмэгдэх байх гэж бодож байгаа. Ягаад вэ гэхээр CP өөр дээр байлган CP-г татаж аавна утсан дээр байлган өөрийнхөө компьютер дээр байлган CP-г үзнэ гэдэг чинь өөрөө аль үшээ нэг гэмтэрэг болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр аль үшээ ингээд Дэвидийн утснаас нэм зүйлийг олчихсон учраас зүйл анги нэмэгдэх байх гэж бодож байна ингээд те хүүхдийн CP-г ингээд өөрийнхөө утсан дээр байлгасан гэдэг ийм зүйл анги нэмэгдэх байх гэж би бол бодож байна. За Дэвидийн өмгөөлөгчөр нь хэн ажиллаж байгаа вэ гэхээр Blair Burke гэдэг нэртэй ийм бас аюул алдартай ийм том тэ нэр хүндтэй хүмүүстэй ажилладаг, нэр хүндтэй хүмүүсийг өмгөөлдөг ийм одоо Холливуудын том өмгөөлөгч ажиллаж байгаа юм лээ нэмэгтэй. За тэгээд энэ нэмэгтэй бол бас аюул тийм юутай гинэ reputationтэй заяа. Тэрний юу вэ гэхээр тэ ингээд янз бүрийн одоо ийм одуудыг том хэрэгүүдээс ингээ гаргаа явуулцдаг. Тэгээ суллаад ингээд явуулж чаддаг. Айгүй ерөн сайн өмгөөлөгч гэдгээрээ те айгүй тийм reputation авчихсан ийм эмэгтэй өмгөөлөгч юм байна. За гэхдээ хүмүүсийн ярьж байгаагаар болохоор за тийм ээ. Тэгээ одоо чинь энэ эмэгтэй чинь Harvey Weinstein-ыг те нөгөө нэг айгүй бас одоо жүжигчтэйгээ хүмүүсийг ингэж хүчнэдэг байсан, бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэдэг одоо те багаан хэрэг тарьж байсан. Нөгөө найруулагч байдаг шүү дээ. Harvey Weinstein-ыг хүртэл ингээ өмгөөлжсэн юм өмгөөлөгч байгаа байхгүй. За тэгээд хүмүүсийн ярьж байгаа болохоор за тийм энэ эмэгтэй чинь бол аюу амир мундаг өмгөөлөгч ингээд үйлчлүүлэгчтэйгээ ингээд ийм том хэргүүдээс ингээд зайлсхийлгүүлээд ингээ гаргаа явчихдаг. Айгу мундаг өмгөөлөгчийн хувьд бол өмгөөлөгч гэхдээ энэ эмэгтэй хизээж ерөөсөө юун дээр ажилдаггүй байсан ийм хүн амны гэмт хэрэг дээр.
Тэ аллагны хэрэг дээр бол хизээч ингэж ажилдаггүй байсан. Өөр хэрэгүүд дээр бол ингэж тэ өмгөлдөг байсан. Тэгэхээр бараг Дэвидийг буруу сонголт хийсэн байхаа. Хэдийгээр сайн өмгөөлөгч гэлээ тэ аллагын хувьд бол ингэж сайн өмгөөлж чадахгүй байх гэж одоо хүмүүс харж байгаа юм байна л. Ямар ч гэсэн энэ өмгөөлөгчийн ярьж байгаагаар бол ингэж хиний өмнөөс хэлж байгаа байхгүй. Дэвидийн өмнөөс тэ манай үйлчлүүлэгч ямар ч гин буруугүй ерөөсөө энэ Силас гэдэг байгаа энэ хүү хохирогчийн үхэлтэй бол манай тэ үйлчлүүлэгч бол ямар ч холбоо байхгүй алаагүй гин буруугүй гэж хэлж байгаа юм байлээ. Тэгээ Дэвид ч гэсэндээ өөрийнхөө нэг яг plea хийдэг уулзалт байдаг шүү дээ. Ингээ баримтлагдсныхаа дараагаар шүүгч өмнө очиод чи өөрийгөө энэ гин хэрэгт буруутай гэж үзэж байна, буруугүй гэж үзэж байна уу гэдэг ингээ асуудаг шүү дээ. Яг тэр plea уулзалтын дээр болохоор яг гин буруугүй гэдтэй ингэж pled not guilty одоо гин буруугүй гэж plea хийсэн юм байна лээ. За тэгээд энэ хэрэгчин угаасаа ингээ од хүн тэгээ ингээ ийм олон төмний өмнө одоо уран бүтээл хийдэг ийм олон юу гэдүүлээ олонний танил те олонний танил хүнтэй холбоотой гэмт хэрэг байгаа учраас угаасаа ойлгомжтой юу болдог вэ? Сая бид нар дэрээгийн хэрэгээс харсан те гадуур баахан conspiracy тэрийг гарч ирээлтэй сошиалаар ингээл худлаа үнэн мэддэхгүй янз бүрийн их мэдээлүүд явж ирсэн шүү дээ. Хин дэрээ дээр яг тэрнтэй адилхан зүйл одоо болж байгаа. Маш их тийм хуурамч fabricated AI-аар хийгдсэн Photoshop хийгдсэн мессежнүүд хуурамч хүмүүс гарч ирээлтэй. Би Дэвидийг мэднэ. Би Дэвидтэй тэгжсэн. Би Дэвидийн хохирогч гэсэн хүмүүс гарч ирж байгаа. Ер нь бол айгүй ингэж замбраагаа алдж байгаа. Тийм учраас одоо ингэж шүүгчээс одоо хэлж байгаа юм байна лээ. Энэ одоо шүүх хурлыг яг trial эхлэх үед бол ингээд хаалттай хурал болгох хэрэгтэй. Тэгээд ер нь бол ингээд хэвлэл мэдээллийн хувьд бол ингээд бүх юмыг хаах хэрэгтэй. Ягаад гэхээр одоо юу шүүгч нарыг авчрахад хүртэлтэй 12 тангарахны шүүгчийг одоо сонгох хэрэгтэй шүү дээ. Тэр үед ч гэсэндээ айгүй хэцүү болно. Ягаад гэхээр энэ шүүгч нар чи аль үжийн одоо энэ гэмтэргүй энэ Дэвидийн тухай янз бүрийн юмнуудыг ингээд те сошиалэр сонсчихсан байгаа болохоор аюу хэцүүдэн. Тэгэхээр ер нь бол энэ хэвлэл мэдээллийн зүйлүүдийг ч гэсэндээ хаагаад нэг их мэдээллүүдийг цаашаагаа ингэж тэ тараахгүй байх хэрэгтэй гэдэг зүйлийг ярьж байгаа юм лээ. Тэгэд бараг л хаалттай хурал болох байх гэж хүмүүс үзээд байгаа. Тэгхийн бол яг л нөгөө нэг дэрийн хэрэгтэй адилхан болно. Гэтэ дэрийн хэрэг чинь бол арай өөр байсан л да. Federal буюу улсын хэрүүгээс болохоор угаасаа улсын шүүх хурал дээр одоо ямар ч тийм хэвлэл мэдээллээс камер оруулдаггүй. Тэгээд энэ хэрэг болохоор улсын хэрэг биш шүү дээ. Дэвидийн хэрэг чинь бол улсын хэрэг биш. Гэхдээ одоо олон нийтийн одоо юу лээ? Олон танил хүнтэй холбоотой юм гэмт хэрэг болохоор ингээд сошиалар бөө юм болж магадгүй гэдэг үүднээс хааж магадгүй юм л хаалттай хурал болгох магадлал маш өндөр байгаа. Гэхдээ хэдүүл ямар ч сан харж би л хаалттай биш зүгээр ингээ сайхан нээлттэй болгоод тэ ингээ камераар одоо онлайнаар харуулаа авчвал бараг илүү дээр гэж бодож байгаа. За ингээ гадуур ингээ сошиалар айгүйх яригдж байгаа. Хэрэгүүдээс нь зүйлүүдээс та бүхэндээ хайлт ингээ хүргэх юм бол одоо жишээнд хэм бол нэгэн private investigator залуу байгаа байхгүй missing persons private investigator гэнэ ингээ алга болсон хүмүүс дээр ингэж хүмүүсийг хайж олохын тулд ингэж хүмүүс одоо хөлсөлдөг ийм хувийн мөрдөгч хүн байгаа байхгүй Steve Fisher гэдэг энэ хэрэгтэй байгаа юм байна лээ. Энэ хэрэгтэй одоо энэ Дэвидийн хэрэг дээр айгүйх тийм investigation хийсэн юм байна лээ өөрөө хувийнхаа хувьд. За тэгээд энэ хэрэгтэй бол айгүй их зүйлүүдийг олсон. Одоо чинь хэм бол Дэвид зөвхөн ганц Celeste гэд байлтгүй дор хаяж өөр хоёр ийм насанд хүрээгүй охтуудтай харилцаанд орж исэн гэж аахгүй хайр дурлалын юм романтик бэлгийн харилцаанд орж исэн гэж одоо тогтоос олж мэдсэн юм байна лээ. Тэгээ бүр тэр хохирогч нартай те ингээд нас биеийн хүрээгүй охтуудтай ингээд холбоо тогтоогоод тэр охтуудаас нь ингээд бүр мэдэгдэл энтертэй statement энтер хүртэл аваад одоо авчихсан юм байна лээ. За тэгээд энэ эрэгтэй олж авч мэдсэн одоо энэ хөө хохирогчдын мэдэгдэл за түүнээс гадна тэр хохирогчдоосоо ингээ батлах те зураг хөрөгч байдаг юм уу Дэвидтэй хамт ахуулсан зураг хөрөгч байдаг юм уу эсвэл хоорондоо бичлэлцэж байсан текст мессеж юм уу те тэр бүгдийг ингэж тэр хохирогчдоос аваад цагдаад аавч өгсөн юм байлаа. Тэгэхээр цагдаагийнхан бол энэ мэдээллүүд байгаа гэсэн энэ залуугийн хэлж байгаагаар болохоор цагдаагийнхан айл үгүй аавч өгчихсөн. Цагдаагийнхан бол ингээ мэдж байгаа ингээд Дэвидийг тэ өөр ийм насанд хүрээгүй охтуудтай бэлгийн харилцаанд ордог байсан гэдэг нь мэдж байгаа гэсэн. Гэхдээ энэ дээр бол ямар нэгэн тийм шинээр additional charge тэ зүйлэнгүүд бол нэмэгдээгүй байгаа юм байна лээ. За бас нэг өөр юм яригдж байгаа нь болохоор юу вэ гэхээр Дэвид Celeste-ийг алхаас өмнө манайха цагдаагийнхан айл үжэнэ Дэвид дээр шалгалт хийгдчихсэн гэж аахгүй юу. Дэвидийг шалгаж исэн. Investigation хийж исэн. Одоо яг
бас л нөгөө дэрийн хэрэгээр тахиж яриад тахын дээ sorry. Дэри дээр бас яг тийжсэн шүү дээ. Дэри чинь яг юу яхаас баримтлагтахаас өмнө бараг жилийн өмнө те хиний Cassie-гийн хийжсэн тэрхүү нөгөө иргэнийх нь нэхэмжлэл шүүхийн нэхэмжил гарсан цагаас ахуулаад бараг бүтэн жилийн хугацаанд одоо энэ Fed-үүдтэй улсын байгууллагын дэри дээр шалгалт хийж исэн. Тэрнтэй адилхан Celeste-ийг алхахаас өмнө цагдаагийн газрынханаас Дэвид дээр шалгалт хийгдэжсэн гэж одоо энэ эрэгтэй хэлж байгаа байхгүй юу? Энэ private investigator. Ягаад вэ гэхээр угаасаа Дэвидийг одоо ийм бага насны охтуудтай ингэж бэлгийн харилцаанд ордог байсан. Ялангуяа энэ те бага насны охинтой ийм Celeste-тэй ингээд бүр хайр дурлалын харилцаанд ингээ ороод юм уугаараа те хамтдаа стриминг дээр хийгээд за тэгэнгүүтээ хамтдаа ингээл тоглолт моголт руугаа аваач очиж байгаа янз бүрийн тэмхүү зураг бичлэг энэ төр нь олцсон шүү дээ. Олдоо тэр нь ингээд бахан юм уугаар тавигдсан. Онлайнаар ингээд тавигдсан байгаа. Одоо ч гэсэндээ дахин ингээд resurface хийж гарч ирээд байгаа ч те. Тэгэхээр ер нь бол Дэвидийн фэнүүд нь Дэвидийн одоо эргэн тойрныхын team members-уудтэй ингээд баг хамт олон болно ингээд бүгдээрөө бол Дэвидийг ингээд бага насны охтуудтай орооцолддог байсан гэдгийг мэддэг. Тийм ч учраас цагдаагийнхан байгууллагын тэрийг нь олж мэдчихгээд Дэвидээр шалгалт хийгдэжсэн. Тэр үед нь Celeste-ийг ингээд Дэвид алчсан гэж яриад байгаа байхгүй юу? Гэж үзэж байгаа юм байна лээ. Яг тэр үед нь ингээл Celeste чандар угаасаа одоо ингээд шалгалт хийгдэж байгаа үедээ би одоо ингээд чамаа гэх юм бол юу ааш шүү те ингээд цагдаагийнхан очиод би ингээд хохирох чинь байна гэд хэлчих шүү энэ төр гэж expose хийн шүү энэ төр гэж айлган сүрдэлжсэн учраас Дэвид тэрийг одоо задруулахгүй тул ингээд Celeste-ийг алчсан гэж одоо ингээд үзээд байгаа юм байна лээ. За Дэвид баривчлагдсанаас хойш Дэвидийн одоо лейбл нь болох Interscope Records шууд Дэвидийг drop хийсэн байгаа. Шууд лейблээсээ хаалсан. Өөрийнхөө artist байлахаа болсон гэрээгээ цуцлсан юм байна лээ. За түүнээс гадна Дэвидтэй хамтарч уран бүтээл хийжсэн маш олон дуучид өөрсдийнхөө тэрхүү дуунуудыгаа одоо streaming service-үүдээс платформудаас ингэж татаж авч байгаа юм байна лээ. Одоо чинь гэхээр Kali Uchis band, Leffe band, за түүнээс гадна Holly Humberstone гэдэг ийм artist байгаа юм байна. Бол бүгдээрээ өөрсдийнхөө одоо хинтэй хамтарч байсан Дэвидтэй хамтарсан дуунуудыгаа бүгдээр ингээд татаж авч байгаа гэсэн. За түүнээс гадна YouTube Дэвидийн YouTube channel-ыг нь demonetize хийсэн байна лээ. Шууд ингээд monetization-аас хасаад одоо энэ YouTube-ээс одоо орлого олох боломжийг нь ингэж хассан юм байна лээ. Гэх мэдчлэн бол ингээд Дэвидийн одоо бараг л карьер нь дуусч байгаа гэсэн үг юм байна лээ. Тэгээд яг хоо энэ дээр бол хүмүүс янз бүрээр л ярьж байгаа харагдсан л да. Одоо ч гэсэндээ хүмүүс одоо ер нь бол тийм шүү дээ. Хуулаараа бол innocent until proven guilty гэдэг үг байдаг те. Тэр нь болохоор те бүр ингээ хууль одоо шүүхтэр гин буруутай гэж зарлагдаад тогтоогдтол тухайн с ิจ гтэн гэж байгаа хүн чинь гин буруугүй гэж үзэгддэг шүү дээ те. Тийм учраас одоо шууд хуулаараа тэгээ шүүхээрээ тэгэж тогтоочоогүй байгаа юм чинь шууд одоо ингээл Дэвидийг гин буруутай гэж хэлээл явах нь буруу л да те. Тийм учраас одоо Дэвидийг өмөрч байгаа Дэвидийн фэнүүд still байгаа. Still ингээл те юу яриад байгаа наа чи худлаа мудлаа гэл те. Дэвидийг одоо баг хилмигдүүлж ин шиг юм одоо тиймэрхүү ингэж байр суурьтай хүмүүс өндөө байгаа. А тэр хүмүүс бол юу гэж ярьж байгаа вэ гэхээр те одоо энэ YouTube ч юм уу эсвэл Interscope Records энтрийг айгүй ингэ шүмжилж байгаа. Ингээ гин буруутай гэдэг нь тогтоогдоогүй байхад шууд гэрээгээ цуцалж хаяал те. YouTube-ийг шууд ингээ demonetize хийгээл бүр ингээ хүний карьерийг дуусгаж байгаа нь бол үнэхээр болохгүй байна те. Ядаж тэр нэг гин буруутай гэдэг нь тогтоогдтол ядаж зүгээр байж байгаа ч гэж үзэж байгаа хүмүүс байгаа юм байна лээ. Харин ч эсэргээрээ те одоо юу наад хүн угаасаа л юутай байгаад гин буруудайгаа тийм учраас ингээд гин түн гэлбэлзэн гэдэг шиг хамаг хөрөнгөө өөрчлөөд ингээд ээжмжийнхэн нэрэн дээр болгоод байгаа зү тэглэж угаасаа наадах чинь яг л нэг тийм сайко хүн шиг тэг хийдэг байсан дуу мунууд нь ч гэсэндээ бүр үнэхээр л яг аллагын тухай дуулдаг байсан тэг дандаа л найз охиныгоо алах тухай л ингэж дуулдаг байсан бидтэй энэ төр гэл тэр баахан дуунуудыг ингэж гаргаж ирж яриад л тэг тэгж байгаа хүмүүс яг Дэвидийг бол үнэхээр Celeste-ыг алсан гэдэг дээр бол ингээд бац итгэцэн байгаа хүмүүс бол зөндөө байгаа. Тэр хүмүүс бол юу гэж байгаа вэ гэхээр те зөв байна энэ хүү том платформод те YouTube ч байдаг юм уу одоо эсвэл Interscope Records ч юм уу те ингэж холбоогоо тасалж байгаа нь сайн байна гэж үзэж байгаа юм байна лээ. За түүнээс гадна Fortnite гэдэг одоо видео гейм тоглоом байдаг шүү дээ. Fortnite дээр жишээ нь хиний Дэвидийн team skin гэдэг юм байна л да те. Одоо Дэвидийн дүрийг ингэж авч тоглож болдог. Тим одоо зүйлүүдийг одоо Дэвидийн мерчүүдийг Дэвидийн скинэнтрийг худалдаж авч Fortnite дээр худалдаж авсан хүмүүст мөнгийг нь буцааж олгож байгаа гэсэн. Тийм.
зүйлийг одоо Fortnite-ийн хийсэн байна лээ. За тэгээ одоо ингээ интернетээр хүмүүсийн бас аягүй их ярьж байгаа зүйл юу вэ гэх юм бол Celeste-ийн гэр бүлийнх нь яг буруутгах хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна лээ. Ээж, аав, ах, мах те бүгдээрийг нь одоо буруутгах хэрэгтэй гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр хүмүүсийн үзэж байгаагаар болохоор гэрийнх нь бараг л Celeste-ийг зарчихсан гэж яриад байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр гэрийнх нь угаасаа жоохон хүүхдэн те бүр 13 настай одоо Celeste чинь 7 дугаар ангиасаа байхаасаа ахуулаад ингээд хинтээ Дэвидтэй холбоотойсэн гэж байгаа байхгүй. Тэгэд хин гэр бүлийнх нь бол мэдчихсэн юм те. Өөрөөс нь хамаагүй ах юм хүн ингээд хурж ирээл одоо сургууль мураас нь аваа явдаг гэсэн гэж аахгүй. Тэрхүү нөгөө Tesla машинаар ингээд сургуулаас нь хурж ирээл авч маавал явдаг гэсэн гэж аахгүй. Тэгэл хэдэн хоногоор ингээд те Дэвид ингээд лүү явлаа гэл ингээд алга болчихдог. Тэр мэрийг нь мэдчихсэн байж гэр бүлийнх нь мэдчихсэн байж өөрөөсөө юм хийдэггүй. Харин ч зүгээр нөгөө нэг те Дэвидээс ингээд мөнгө аваад парагл охиноо зарчихсан. Тэгээд тэгсэн мөртлөө худлаагаасаа Missing Persons Report 2023 онд нэг удаа Missing Persons Report хийжээс одоо манай охин алга болчихсон гэдэгтэй цагдаад мэдээлэл өгжсэн. 2024 онд бас одоо манай охин цагдаад одоо алга болчихсон гэдээ бас нэг Missing Persons Report хийжсэн. Тэгээ хүмүүсийн үзээд байгаа болохоор ялангуяа миний түрүүний хэлсэн нэг private investigator залуу шүү дээ Steve Fisher гэдэг тэр эрэгтэй юу гэж ярьж байгаа вэ гэхээр энэ гэр бүлийнх нь яагаад Missing Persons Report хийсэн бэ гэхээр зүгээр өөрсдөө энэ хэрэгээс ингээд зайлс хийлгүүлэх гээд Missing Persons Report хийсэн. Яг үнэндээ бол охин нь бол алга болоогүй. Алга болоод үнэнгээсээ одоо хүүхдүүд ингээд гэр бүлээс цухтагаа явчих тохиолдол байдаг ч тийм ингээд ээж аав нь хаана байгаа хүүхдээ хаана байгааг мэдэхгүй. Тийм зүйл бол биш. Ээж аав нь бол те Celeste хаана байгааг бол сайн мэдчихсэн. Эхний Дэвидтэй хамт Дэвидийн гэртэн байгааг сайн мэдчихсэн. Тэгэхдээ худлаагаасаа өөртөөгөө энэ хэрэгт холбогдлогүй юм шиг байлгахын тулд манай охин алга болсон бид нар охиноогоо хаана байгааг мэдэхгүй гэж те янз бүрийн юм Celeste хэрэг тохиолдох юм бол тэ энэ хэрэг нь баригдаад одоо Дэвид баригдаад ингээд жоохон охинтой ингээд бэлгийн харилцаанд орж исэн мэн ингээд хэрэг нь болоод бөөм болоод тэ ээж аавыг шалгах үед тэ мэдхгүй манай охин ингээд алга болцсон шүү дээ тэ бид нар бүр ингээд цагтаад Missing Person Report хүртэл хийжсэн шүү дээ гэж албаар ингээд тэ харуулад бид нар бол энэ хэрэгт хамаагүй шүү бид нар гин буруугүй шүү гэж худлаа өөртөөхөө одоо нэрийг авч үлдэх гээд ийм Missing Person Report хийсэн гэж үзэж байгаа юм байна лээ. Түүнээс гадна энэ хин чин Celeste бүр ингээд алга болсон цагаас ахуулаад те юу яаж байгаа штэ сургуультай явах болчихсон ба хичээлдээ явах болчихсон. Яагаад тэгэхээр Лос Анжелест байгаа. Тэгээд хин чин Lake Elsinore гэж шал өөр хотод амьдардаг. Тэгэхээр сургуультай явах байгаа учраас юу яа штэ хэрвээ сургуультай ингээд ирэхгүй байгаа хүүхдийг бол ингээд сургуулаас нь гэр бүлтэй холбогддог штэ. Яагаад ингээд хүүхд чинь хичээлдээ ирэхгүй байна гэнтэр гэд те. Тэгээд бүр болохгүй бол одоо юу хүүхдийг хамгаалах байгууллага орооцолддог штэ. Очоод ингээ гэртэн шалгалт хийгээд яагаад хүүхд чигчэлд явахгүй энэ төр гэдэг те. Тэгээ тэрийг тийм зүйл болгохгүй тулд бас тэ өөртөөсөө ингээд энэ хэргийг зайлсхийлэхийн тулд Missing Persons Report хийчихсэн. Тэгэхээр угаасаа алга болчихсон гэрээсээ алга болчихсон хүүхэд яаж хичээлдээ явах ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр одоо ээж аавыг шалгах шаардлага болчихж байгаа байхгүй. Тийм учраас одоо ийм зүйлүүдийг өөртөөсөө зайлсхийлэхийн тулд Missing Persons Report хийсэн. Гэхдээ хүүхдээ хаана байсныг бол сайн мэдж байгаа. Хамаагүй аль үжин нас биед хүрчихсэн эрэгтэйтэй Дэвидтэй ингээд тэ хамт байдаг sexual холбоог нь ээж аав нь мэдчихсэн. Тэгэхээр ээж аав дээр нь одоо юм бас тэ янз бүрийн тийм одоо шалгалт хийх хэрэгтэй, хариуцлага тооцох хэрэгтэй гэж одоо гадуур хүмүүс интернетээр үзээд байгаа. Тэгэд би бол тэрэндээ санал нийлнэ. Тэ 13 настай охин нь ингээ алга болчиход хахад тэ алга болчиход ийм нас биеийн төрсэн эрэгтэйтэй ингээ яваад хичээл намдаа явахгүй хаад зүгээр ингээл байж идэг гэдэг чинь бол айгүй хариуцлагагүй ээж аавуудын л харагдаж байгаа байхгүй тий. Тэгээд угаасаа энэ хин Celeste алга болоогүй байсан, гэрээсээ зугтаагүй байсан гэдгийг нь бас яаж одоо нотолж байгаа вэ гэхээр энэ алга болсон гэдэг байгаа period шүү дээ цаг үедээ яг энэ Missing Persons Report нь хийгдсэний дараагаар Celeste гэртээ ирээд гэр бүлээрээ уулзах тийм уулзалт баяр цэнгийн болох ч юм уу эсвэл одоо үеэлийнхаа юунд ахлах сургуулаа төгсөж байгаа тийм төслийн баяр маярт нь хүртэл ингээд хурж ирээд оролцож явжсан гэж аахгүй. Хэдийгээр Missing Persons Report хийчихсэн ч гэлээ иймэрхүү баяр наадмын үед болох гэр бүл дээрээ ирээд ингээд оролцоод явдаг гэсэн гэж аахгүй. Тэгэхээр алга болсон тий гэрээсээ цугцсан алга болсон гэж бол худлаа одоо ингэж тэрүүгээр тогтоогдож байгаа юм байна лээ. За тэгээ бас нэг айгүй эвгүй зүйл гэх юм бол хиний Дэвидийн гэрээс нь юу болсон гэсэн burn cage. Тэр нь болохоор ингээд айгүй тийм том хэмжээний ийм төмөр ийм юм байдаг юм байла. Тэр нь ингээд янз бүрийн тиймэрхүү хог хаягдлыг хийж шатаах зорилготой тийм burn cage байдаг юм байна. Тийм burn cage-ийг Дэвид өөрийнхөө биш
нэрээр юм хуурамч нэрээр захиалсан байхгүй өөрийнхөө гэрлүүгөө захиалаад ингээ хөрвүүлсэн байгаа юм. Тэгсэн мөртлөө өөрийнхөө нэрийг ашиглаагүй заяа. Тэгээд яах гэж тэрийг авсан бэ гэдэг нь бас айгүй эвгүй. За тэгээд одоо хүмүүсийн гадуур их ярьж байгаа юм болохоор тэр Дэвидийн alter ego гэдэг Itami гэдэг тэр anime дүрийнхэн тухай айгүй ярьж байгаа. Энэ Дэвид чинь дандаа л баг бүх уран бүтээлүүдээр л яриад байдаг шүү дээ. Ингээл дандаа л ер нь Дэвид чинь амар anime-д дуртай гэдгсэн. Тэгээд өөрийнх нь тэр alter ego нь болохоор Itami гэдэг дүр нь болохоор ийм хоёр бараг personality ч гэх юм уу. Одоо нэг нь ингээд нүдээ ингээд боочгсон байгаа одоо дүр нь болохоор ингээд айгу тийм муу одоо чөтгөрлөгтэй тийм муу дүр. Тэгээд дандаа хүн амьтныг алдаг, гэмт хэрэг хийдэг тийм одоо дүр. Тэгээд нөгөө нэг personality-ийн зан чанар нь болохоор зүгээр одоо мөрдөгч гэж байгаа байхгүй detective. Тэгээд тэр өөрийнх нь муу дүр нь тэр нүдээ боочгсон муу дүр нь ингээд хүн алаад ингээ шөнийн цагаар хүн алаа явангууд өдрийн цаг болонгууд нь нөгөө нэг дүр нь буюу detective дүр нь тэр яг өөрийнхөө хийсэн өөрийнхөө нөгөө personality-гийнхаа хийсэн гэмт хэргийг ингээд мөрдөөд тэ явдаг гэдэг нэг ийм сонин alter ego тэ тэрийг дандаа ингээл уран бүтээлүүдээр харуулж идэг. Тэрийг нь хүмүүс айгүйх ингээд одоо дахиж гаргаж ярьж байгаа. Угаасаа л наадах чинь бүр ингээд хүн алахыг romanticize хийдэг байсан тэ хүн алах эмэгтэй хүнийгээ алах тэ найз охиныгоо алах гэдэг одоо ийм зүйлийг ингээд бүр fantasize хийж төсөөлөн ургуулan боддог байсан. Тэрийгээ ингээд гүйцэлжүүлсэн байгаа аахгүй гэл ярьж байгаа. Тэгэд бас нэг rehab гэдэг нэг anime видео гаргаж ирсэн юм л да. Өөрийнхөө дундаа rehab гэдэг дундаа зориулсан тийм клип, anime клип юм байна. Тэрийг нь бас ингээ хүмүүс аягүй ярьж байгаа. Тэрэн дээр бол ингээ харахад бол бас л яг тэр дүр нь Itami гэдэг байгаа дүрэндээ ингээд юуг алчж байгаа байхгүй найз охиныгоо алаад ингээ бүр гар марыг нь цавчж байгаа тийм дүрслэл байгаад байгаа юм. Тэгэд харалда наад чинь бүр энэ rehab гэдэг дунд хэнийг нас барахаас Celeste-ийг нас барахаас бүр бүтэн жилийн өмнө гарч исэн дөө. Тэгэхээр бүтэн жилийн өмнөөс ахуулаад л энэ залуу бүртээ ингээл хүн алах, найз охиныгаа алах энэ гэдэг зүйлийг fantasize хийгээд ургуулсан бодоод төсөөлөөд ингээд план хийгээд байж байдаг байсан маа. Тэгээд тэрийгээ шууд ингээд уран бүтээлээр харуулдаг байсан гэж ингээд хүмүүс ярьж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол энэ хэрэг дээрээ хараад хараа ингээд Дэвидийн уран бүтээлийг хараад хараа эвгүй одоо ингээд харахад тэ эвгүй зүйлүүд бүр маш их байгаа. За тэгээд ямар ч гэсэн цаашдаа бол ингээд улам энэ илүү газар аваад явах гэж бодож байна. Угаасаа одоо энэ 5 сарын 1-нд эхнийх нь одоо шүүх хурлын өмнөх одоо preliminary hearing болно гэсэн. За тэгээд одоо хизээ шүүх хурал болох уу энэ гэдэг нь одоо хуваар нь гарна. За тэгээд бараг л нэг 6-7 сарын дараа гэхэд бол бараг миний бодлоор бол бараг жилийн дараа л болох байх гэж бодож байна. Би ихтэй сайн мэдэхгүй юм манайхан заяа. Миний зүгээр таамаглаж байгаагаар болохоор иймэрхүү хэрэгүүд чи айгүй хурдан юу ячдаггүй штэ. Тогтоогдоод тэгээ хурдан ингээд trial энэ хуваар нь гарчдаггүй айгүй уддаг. Тэгэхээр нэг 6 сараас жилийн хооронд бол ингэж жилийн дараагаар бол шүүх хурлын тогтогдох байх гэж миний хувьдлаа үзэж байна. Гэтэ ямар ч гэсэн энэ үеэртэй айгүй их илүү их дэлгэрэнгүй мэдээлэлүүд гарч ирэх байх гэж бодож байна. Түүний хажуугаар зөндөө олон хуйлдааны онлоод conspiracy theory хүмүүсийн зүгээр фэнүүдийн таамаг маамаг ч юм уу те интернет дээр солиордог зүйлүүд ч гэсэндээ зөндөө гарч ирэх байх гэж бодож байна. Ямар ч байсан тэгээд шинэ мэдээлэл гарч ирсэн үе болгонд нь би та бүхэндээ мэдээлэл хүргээд бичлэг хийгээд явах болно. Тэгээд ялангуяа шүүх хурал нь эхлэх үед бол яалтчгүй та бүхэндээ ингээд бараг л дэрийг имчлэг хийсэн шиг тэгээд цуврал бичлэг хийгэн. Тэгээд яг юу лөө бол хэрөө Нью-Йоркт болж исэн бол баг шүүх хурал руу бас дээр явсан шиг явах байлаа. Гэтэ энэ чинь Лос Анжелест болж байгаа. Шүүх хурал нь Лос Анжелест болно. Тэгэхээр арайч тэгж явах боломж байхгүй яагаад тэгэхээр би ч ажилдаа учраас өөр эргэлөө бүр ингэж юу яагаад нисч шүүх хуралд нь очиод авах боломжгүй. Гэхдээ та бүхэнд ямар ч гэсэн тухайн үе болгонд мэдээллүүдийг нь цуглуулад ингээд бичлэгээ хүргээд явах болно. Тэгэхээр та бүхэн маань хов болох хуйдаага хамт байгаарай. За манайхан DVD энэхүү хэрэг дээр болохоор ийм шинэ мэдээлэлүүд гарч ирсэн байна. Тэгээ та бүхэндээ хамгийн шинэ мэдээллүүдийг нь хүргэхийг хичээлээ. За ингээд хэрэг та бүхэнд маань бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дараа subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За тэгээ миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хов болохыг болонгаараа цоор шинэ хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.